сайн байна уу? За, ерөнхий боловсролын ном тань сургуулийн математик бүсцгээ байна. За, өнөөдөр Ардчинбатар хаан нэмэх хас хурлыг шин зааж байна. За, турш та бүхэн хичээлд ирэхдээ оролцоорой. За, Ардчинбатар хаан бид нар мэдж байгаа бүхэл болон утгаас тотдог. За, бид нар өнөө хичээлдээ Ардчинбатар хаан уншиж жишээ сурсан байна. За, өнөөдөр нэмэх бүлэг гэж. За, Ардчинбатар хаан нэмэх бүлгийг одоо хийх бол бас яг орон нэмэх бич харалтууд бичдэг байгаа. За, жишээ нь одоо бид 13 бүхэлөө. За, энийг өштэй явуулж уншвалээ. 13 бүхэлөө. За, нэгжийн орон буюу 13 бүхлийн нэгжийн орон дээр 3 байна. Ардчийн орон дээр 1 байна. За, 10-ны орон дээр 1 байна. 100-ны орон дээр 4 байна. Тэгэхээр бид энийг 13 бүхэл 100-ны 14 уншина. За, энэ дээр бид нараа 8 бүхэлөө 10-ны 5-ыг нэмээ. За, тэгэхээр яг харлаа бичдэг гэсэн Ардчинбатар хаан орны нэг харлаа бичдэг. За, дасгал. За, энэ дасгал бол бид Ардчинбатар хаан бүхэл болон тухайн хэсгийг заарлах гэсэн байна. За, бид ингээд харлаа бичлээ. Одоо нэмэн. За, 4 6 таслаа бичээ. 1 3-д 8 нэхэр 11. За, сансны ихтэй 21 бүхэл 100-ны 64 болж байна. За, дараа бид нар одоо 5 бүхэлөө. За, 5 бүхэлөө 1034 дээр 12 бүхэлөө 12 бүхэл 100-ны 5-ыг нэмээ. За, нэг нь таслыг бид нар харлаа бичдэг юм тийм ээ. Харлаа бичнэ. За, тэгэхээр бүхэл хэсгийн нэгжийн орон дээр 5-ын доод 2-ыг харлаа бичнэ. За, 10-ны орон болохоор 1 багш бичнэ. За, тодорхой хэсгийн 10-ны орон дээр тгийг харлаа бичсэн байна. За, 100-ны орон дээр 3-ны доод 5-ыг бичсэн байна. За, одоо нэмэн 4 8 тэг. За, ингээд 17 бүхэлөө 1000-ны 84 гэсэн байна. За, одоо бид нар 17 бүхэлөө 10-ны 8 дээрээ 3 бүхэл 1000-ны 14-ийг нэмээ. 3 бүхэлөө 1000-ны гэсэн учраас 3 орох ёстой. 1000-ны 14-ийг нэмээ. За, тэгэхээр яг харлаа тавьсан байна. 8 буюу 10-ны орны доотлтгийг за бүхэл хэсгийн нэгжийн орноо 3-ыг за одоо шууд дэмжинэ. 4 1 8. За, таслаа яг харлаа тавина. За, 7-д 3-ыг нэхэр 10. За, сансны ихтэй 20 бүхэл 1000-ны 814 гэсэн. За, ингэж гарч. За, дараа бид дахиад 19 бүхэл дээр 3 бүхэл 100-ны 5-ыг нэмээ. 3 бүхэл 100-ны 5-ыг нэмээ. За, тэгэхээр 19 бүхэл гэсэн учраас энэ бүхэл хэсгээр бол 19 байгаа. Таслаад биччихэн. За, тэгэхээр утгай хэсэг байхгүй байна гэсэн үг. За, одоо бид шууд энийг нэмчих болно. За, 5 тэг таслаа тавиад. За, 9-д 3 нэмэхээр 12. За, сансны ихтэй 2. 22 бүхэл 100-ны 5 болчихно. За, ингээд бид нар Ардчинбатар хаан нэмэх бүлгийг хийхдээ яг бүхлийн доор бүхийг бичдэг юм байна тийм ээ. За, дахиад жишээ авч үзье. За, 18 бүхэл 100-ны 15 дээр за 5 бүхлийн нэмээ. 5 бүхлийн. За, 5 бүхлийн нэмэхэд бол бид бүхлийнхаа доор бичнэ. Бүхлийнхаа нэгжийн орноо доор бичих гэсэн. 5 бүхэл болохоор утгай хэсэг байхгүй. За, бүхлийнхаа нэгжийн орны 8-ыг доор бичнэ гэсэн. За, одоо доош нь шууд нэмээ. 5 1 таслаа тавиад 8 дээр 5-ыг нэмэхээр 13. Цаасан нэгтэй 2 23 бүхэл 100-ны 15 болж байна гэсэн. За, ингээд та бүхэн Ардчинбатар хаан нэмэх бүлгийг хийж чаддаг гэсэн бахаа гэж бодож байна. За, тэгэхээр энд бол гол анхаарах юм байна. Яг орныхон дор орон харилцаж тань гэсэн. Өөрөөр хэлбэл Ардчинбатар хаан бүхэл хэсэг болон будхай хэсэг гэсэн хоёр оронтой. Тэгэхээр таслал яг таслын дор харалдаа байх ёстой. За,
нэгжийн орнуудаар нэгжийн орныг 10-ны орнуудаар 10-ны орныг за тодорхой хэсгийнх нь 10-ны орнуудаар 100-ны орнуудыг хадгалж бичдэг байна. За ингэж бичсэн. За одоо энэ бид хасгах байна. За тэгэхээр дөрвөөс одоо хасах байхгүй шээс дөрөв байна. За нэгээс 5 хасчихгүй жургаас зээлнэ. За зээлнэ. Үхсгээс зээлнэ. Ингээд 11 байна. 11-ээс 5 хасах байна. За таслаа шууд хадгалаад байдаг. 6. За 3-аас бид нэг зээл зөвшөөс 12 байна. 12-оос 8-ыг хасгаад 4 ирсэн. За тэгэхээр нэг хасвал мал яг нэг үйлдэл айлхан байна. За дараа бид энэ бодлогыг бас айлхан хасч бодъё. За тэгэхээр нэг үйлдэл хасаад бодоход 17 бүхэл 17-аас 3 бүхэл 1000-ны 14 хасчих чинь. За тэгэхээр хасвал дээр бид энд тэг тавьж байна. Өөрөөр хэлбэл 17 бүхэл 10-8-ыг бид 17 бүхэл за 1000-ны 8 болгож бичнэ. За одоо энэ дээр хасвал бид удаасаа зээлнэ. За яг л руу адилхан оронгийн дор орон хадгалж бичсэн байна. Яг л оронгийн дор орон. Жишээ нэгжийн орны дор бүхэл хэсэг нэгжийн орны дор одоогийн дор 3-ыг за 10-ны орны дор тгийг за энэ бол 100-ны орн буюу нэгийг хадгалсан байна. За энэ бол 1000-ны орн буюу 4-ийг хадгалсан. За энийг одоо өмнө л удаас зээлж өгсөн. За зээлхээр ингээд за эхлээд бид энэ зээлээд 10 болгоо дараа дахиад зээлээд за энэ 10-аас 4-ийг хасгаад 6. За энэ одоо 10 байсан нэг нь хойш зээлж 9 байгаа 9-оос энийг хасгаад 8. За энэ 7 байна. За таслаа тавиад за 7-оос 3-ыг хасаад 4. За 1. Энэ 14 бүхэл 1000-ны 786 гэсэн. За мөн одоо бид энэ хасвал хийлээ. За энэ хасвал хийлээ. За мөн оронгийн дорыг хадгалж бичнэ. Хасвал хийлээ яг нэг үйл адилхан байна. За харин бид энэ хасвал хийлээ дээр тгийг нэмжиж байна. За өөрөөр хэлбэл 19 бүхлийн чинь 10-ны орон 100-ны орон дээр тгийг тавьж байна. За мөн одоо нэгжээсээ зээлнэ. За эхлээд энэс зээлээр яг болно 10-аас дахиад хойш нь зээлээр энэ дарга болно 10-аас 5-ыг хасгаад 5. За энэ 9 байгаа. 9-оос 5 хасаад 9. За таслаа тавьж өгнө. За энэ нэгийн зээл зөвшөөс 8 байгаа. 8-аас 3-ыг хасаад 5. За ингээ 15 бүхэл 100-ны 95 гэсэн тавьж байна. За одоо дараа бид за 19 бүхэл 10-ны 3-аас хасах. За тэг бүхэл 100-ны 7 хасна. За яг л хадгалаад байна. За мөн энэ тгийг тавьж өгч. За ингээд удаас зээлээд 10-аас 7 хасах 3. За энэ 2 байгаа. Таслаад байна 19. За ингээд аргачлал бүхэн хасвал байл. Эцэндээ нэг бүл адилхан байна. Яг оронгийн дор хадгалж бичдэг байна. За 37 бүхлөөс за 5 бүхэл 1000-ны 124-ийг хасна. За тэгэхээр яг л хадгалаа бичнэ. Таслын дор хадгалах хэрэгтэй. Энэ бүхэл хэсгийн нэгжийн орны дор 7-гийн ордоор 5-ыг бичнэ. За энэ болохоор бодхоос байх учраас тгийг тавьж байна. За урдлаас бид зээлээ. За ингээд 10-аас 4-ийг хасаад 6. Энд 9 байгаа. 7. Энэ 8. 9-оос 1-ийг хасаад 8. Таслаа тавиад энэ 6 үлдсэн. 6-аас 5-ыг хасаад 1. За 31. За одоо бид 3 бүхэл 100-ны 14-өөс за 2 бүхийг хасъя. Тэгэхээр бүхлийг дор бичнэ гэсэн үг. Бүхлийн дор бичнэ. За хэрвээ хасагч нь болохоор хасагчийг энэ заалтыг болох шаардлага байхгүй. Шууд 14 болгоод 14-өөс 4 хасах байх биш шууд болгоод таслаад тавиад 1 бүхэл 100-ны 14 хасна. За ингээд автоматар хаа нэмэх болон хасах үйлдэл бичсэн залаа. За ингээд та өнөөдөр хавчилыг
ойлгосон бол сурагчээсээ одоо амтын утгаар нэмэх басгасан үйлдэлээс долоонуудыг бодож үзээрэй. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.